За орой мэндийг та бүхэндээ хүргье. За ингээд багийнхаа Европоор аялах хүсэлтэй байгаа улсуудаа одоо 9-р сард нөгөө Серби арга хэмжээнд явах болон за тэр үеэр аялах улсуудаа ингээд ямар аялал захиалвал зүгээр вэ гэд миний зүгээс аялал хайж агаад яг одоо цаг хугацаа бас нэг үн өртөг за хөлөг онгоцных нь байдал энэ бүхнийг судалж агаад нэг ийм аялал олсон. Тэгээд энийг та бүхэнтэйгээ хуваалцаад тэгээ гол нь одоо 9 сарын 18-наас 20-нд Сербид инкрузийн 10 жилийн ойн арга хэмжээ газар газраас 10,000 хүн цуглах учраас энэ ойр орчны аяллууд маань маш хурдан дуусаад байна. Тэгэхээр хэдүүлээ одоо яг аялал захиална гэсэн хүмүүс нь бол одоо ерөөсөө өнөөдөр ярилцаад тэгээд шийдвэрээ гаргаад мөнгө төгрөг одоо нөгөө 50-50%-аар захиалах улсууд нь мөнгө төгрөг юмаа бэлдээд тэгээ маш яралтай ерөөсөө нэг өдөр за захиалъя гэж суугаад өрөөнүүдээ хайгаал энэ тэнд тал талд одоо би танарт зааж өгөөл тэгээд аяллаа захиалахгүй бол өрөөгөө болчих магадлал байгаад байна гэдгийг ярих гэж өнөөгийн зумыг хийж байгаамаа хамгийн гол нь. Тэгээд ямар ч байсан өвөр хангаан багийнхан маань төлөөлөл нь ямар ч байсан байна. Тэр нь ундраа хаанаас орж ирж байгаа вүлээ? Одоогоор бид гурвал байгаад ах шиг байна шүү. За багш нь бол аяллаа олцсон энэ нэг хамгийн сүүлд учраас яваад байна. Би одоо аяллаа гаргаж ирж байгаа та бүхэнтэйгээ ярина. 20 баахан аялал үзээ. Янз янзын аялал үзэж 2 өдөр л аялал хайлаа. Тэгээд ер нь энэ их боломжийн аялал юм уу? Ягаад тэгэхээр Сербийн Белградаас Итали руу очиход бас арай хялбар гэдэг янз янзын сувгуудыг хайж нэг ийм аялал. За энэ ах шиг байна те. За энэ байна. МСС Грандиоза гэдэг ингээд хамгийн гол нь бас хайж 5 одтой хөлөг онгоц бас хайлаа. MSC гэдэг багш нь бол энэ хөлөг онгоцоор явж үзээгүй байгаа. Гэхдээ 5 одтой хөлөг онгоц. Тэгээ уул нь би 4 одтой хөлөг онгоц бас сондгосон чинь аялаад ирсэн хүн ер нь яг харьцуулт хийхээр 4 одтой хөлөг онгоц онцгүй юм байлээ. Та нэгэн тавьж байгаагийн хүмүүсээ 5 одтойгоор явуулаарай гэд. Бас зөвлөсний үндсэндээ тэгээ багш нь яг энэ аяллыг олсон. За энэ аялал маань хэдүүлээ Италийн Жино гэдэг хотоос гарах гээд байгаа юм. Италийн Жино гэдэг хотоос гараад тэгээд энэ Италийн Жино дээрээс гараад энд бас дунд нь нэг газар байгаад байна те. Спеза гэдэг газар байгаад байна. Тэгээ Световича гэхээрээ болохоор энэ Италийн Ром хот дээр очдгий шүү. Бомт нь болохоор Световича багш нөгөө урд нь явж байхдаа явж исэн. Энэ дээр буунгуудаа Ром руугаа нэг цаг гарan жилөө машинаар яваад тэгээд нөгөө эртний нийслэл Ром хотоо үзчих чаддгий шүү энд. Тэгээд нэг Испани хотоор ороод Францын Барселон ороод тэгээд энэ Канас гэд бас айл хот юм дээ. Энийг багш нь бас сайн судлаагүй л байна. Тэгээд энэ Жинодо ирээд ингээ үндсэндээ 7 хоногийн хоногт хэдүүлээ 6 хотыг үзэх юм аялал байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бас боломжийн аялал байна гэж багшийнхан өмнө бол харж байгаа. За тэгээ яг одоогоор бол энд ямар ч байсан дотоод өрөө, цонхтой өрөө, тагтай өрөө, люкс өрөө бол бүгд харагдаж байна. Тэгээ хэдүүлээ одоо цонхтой өрөөг сонгоод хүнийхээ тоог хийж агаад цонхтой өрөөг сонгоод үзье. Тэгээ манайхан аялах гэж байгаа улсууд маань яг хэдүүлээ аялах гэж байгаа билээ. Бас тэр өрөө юмнуудаа ингээд өөр дээрээсээ ороод хайгаад үзээрэй. За багш нь юуныхаа хайлтыг бол аяллахаа хайлтыг бол газар дундын тэнгис гэж хайсан шүү. Европоор хайхаар гарч ирэхгүй байлээ энэ аялал. Тэгээ газар дундын тэнгисээр хайгаад 9 сар гэж хайгаад 9 сарын 21-ээс 28-ны хооронд гэсэн энэ аяллыг хайсан байгаа шүү. За тэгээ одоохондоо бол ямар ч байсан ингээд багш нь сая 2 хүнээр сонгосон. Тэгээ дотоод өрөө бол ямар ч байсан ингээд байна.
Тэг ингээд дотоод өрөөгөө харахаар хид хідэн дотоод өрөө байгаа боломжтой харагдаж байгаа. Тэгээ ингээд ямар ч ясан хэдүүлээ нэг тэр дээрээ болохоор нөгөө уух юмны багц магцтай гэдээ бас энд янз бүр байгаад байгаа шүү. Энэ уух юмны багцтай тэргээ дараа үнэн нэмэгдээд энэ дотор байгаа. Багц нь бол зүгээр энгийн хоёр өрөөгийн дотоод өрөөгийг хайж гин. За ингээд дотоод өрөө маань ерөнхийдөө ингээд ягаад энэ шууд өрөөний дугаар муугаар сонгогдохгүйгээр ингээ орчоо. Энд өрөөний дугаар муугаар сонгогддог. Гэхдээ ер нь бол ингээд сонгогдож байна л. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн маань харж байгаа те хэдүүлээ шагналын оноогоор л аяллаа захиад нь штэ. Тэгэхээр одоо яг одоо энд харахад бол 2800-784 гэж харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр багшийн хувьд бол яг нөгөө цолтой учраас өөрөөс төлөх мөнгө 0 гэж харагдаж байгаа. За та бүхэн маань болохоор одоо хин ямар аяллаагаа захиалах гэж байна. Ер нь 3 сарын дараах аяллыг бол шагналын оноогоо 50% ашиглаад өөрөөс 50% төлнө шүү дээ тий. Тэгэхээр өөр дээрээс ч ороод ирэхээр энэ бол ингээ харагданаа. Тэгээд аяллаа захиалгатай бол ингээд цааш нь үргэлжлүүлэхээ гэд энд явцдаг. За энэ дээр энэ хажуу тал руу та бүхэнд маань харагдаж байна уу? Энэ өрөөний дүн энэ байна, татвар хураамж нь энэ байна, нийлбэр дүн нь энэ байна. Тэгээд заавал төлөх үйлчилгээний хөлс гэдэг нь үндсэндээ яг нөгөө бидний круз дээр аялж байхад манай өрөөний нөгөө цэвэрлэгээ юм хийж байгаа одоо нэг өсний типний мөнгө гэж хилээд байдаг мөнгө энд орж байгаа бах. Тэгээ ингээд үндсэндээ хоёр хүний яг одоо энэ өрөө бол 3288 гэж харагдаж шүү. Тэгэхээр нэг иймэрхүү байдлын үн ханштай байна. Тэгээ та бүхэн маань өөрсдөө судлаад энийгээ үзээд яаж болохоор байна, яахаар байна гэдэг юмнуудыг одоо ингээд шийдвэрээ маш яралтай гаргаж хэдүүлээ дараагийнхаа нөгөө визний цаг мэдүүлэхгүй бол бас энэ визний цагууд бас тулчиж магадгүй гэдэг тулчаад байна. Ер нь бол хүмүүс ч одоо манайхан ч 7 сард аялахын тулд айл 1 сард аяллаа захиадаад визнийхээ цагийг мэдүүлээд одоо визэндээ баг ороод дуусгацсан байж байгаа шүү дээ манайхаа. Тэгэхээр нэг иймэрхүү юмнууд яваад байна гэж та бүхэндээ хэлэх гэсэн юм аа. Тэгэхээр аялал бол ер нь өөр сонголтгүйгээр энэ олон юмдээ нөгөө тэрийг ч яах вэ, энийг ч яах вэ гэж ахаар ерөөсөө альчгүй сонгосон ч юмгүй та бүхэн маань санд онлоо хэлсэн юмгүй ингэсээр яваад зөндөө удчлаа. Миний зүгээс ч гэсэн зөндөө удчлаа. Тэгэхээр одоо хэдүүлээ. Явал дээр вэ? Ямар санаа оноо байна? Асуудал авах зүйл юу байна гэдэг дээр ярилцъя гэж өнөөдрийн зөвмөө багшин зарласан юм аа. За тэгээ багшийн зүгээс бол аяллаа талаар мэдээлэл хийх юм бол энэ ийм байна. Тэгэхээр та бүхэн маань одоо орж ирсэн хүмүүс маань санаа оноо юу байна гэдгээ багштайгаа хуваалцаарай. Асуудал авах зүйл байвал асуугаарай. Тэгээд өөрийнхөө аккаунтаас ороод та хэд маань газар дундын тэнгис гэж очих газраа хайгаад тэгээд 26 оны 9 сар гэд хайгаад яг энэ аялал руугаа оронгуудаа тэр MSC Грандоза 9 сарын 21-ээс 28-нд Женеваас эхлэлтэй аяллыг өөр дээрээсээ та нар хэдэн хүнээр захиалах гэж байна. Яаж тооцоолж байгаа вэ? Тэрийг ингээд нөгөө бүр төлбөр хийх хүртлээр саяны багших шигэ төлбөр хийх хүртлээр үргэлжлүүлэх гэж яваад тэр өрөөгөө сонголтоо хийгээд яг хэдэн төгрөг гарах нь уу, хэдийг төлөх нь үү гэдгийг та бүхэн маань өөрийнхөө л аккаунтаас орж харах болно шүү дээ. Тэгэд яаралтай үзээд одоо яг энэ зүүмээ дуусангуу та бүхэн маань тэгж үзээд тэгээд хариу шийдвэрээ маргааш өдөр чатан дээрээ бичих хэрэгтэй байна. Маргааш өдөр 15 цаг гэхэд эцсийн байдлаар хэдүүлээ тогтоод дараагийнхаа ажлыг ярих хэрэгтэй байна. Одоо бол хугацаа давчин учраас тэд тон гэсэн хугацаа байхгүй байгаад байна гэдгийг та бүхэн маань ойлгоорой. За ойлголоо багш. За тэгээ багш нь энэ бичлэгээч гэсэн тавьчих. Тэгээд хэрэг шаардлагатай бол бичлэгийг YouTube дээр байрлуулж байгаа линкийг бас явуулчихна. Одоохонд яг орж ирсэн улсууд бол хараад ойлгоцсон байх. Орж ирээгүй улсууд бас
Яах нь вэ? Энэ нөгөө бичлэг болохоор бас юу руу чат руу орохгүй байгаад идэв юм аа. Samsung-аас ямар хүн орж ирсэн бэ? Samsung гэсэн утсан дээрээс асуух юм байна уу? Нэр байхгүй болохоор нэрийг мэдэхгүй байх шүү. За Батман тухайн ямар ч гэсэн ойл. Манай Уранга хүмүүс маань ямар ч гэсэн ойлголоо гэсэн. Батманд маань өөр нэмэлт асуулт байна уу? Samsung гэсэн утаснаас орж ирсэн хүн асуух зүйл байна уу? Хэн байна? За ойлголоо. Баярлалаа. Хоцорч орж ирсэн учраас бичлэг үзье гинэ. За. Багш нь бичлэг үзэх боломжийг хангана. Яаж болох нь вэ? Энэ баг бичлэг учраас шууд чат руу орчиж болох нь болохгүй бол YouTube-тэй байрлуулж байгаа линкийг оруулаад тэгээ үзчихэд маргааш 15 цагаас өмнө хэдүүлээ чатан дээрээ за яг захиалan захиалахгүй гэдэг шийдвэрээ гаргаарай. Багш нь тэгээд өөрийнхөө одоо явах захиалах улсуудтайгаа аялаа захиалах гээд байгаа шүү. За асуух зүйл байхгүй бол хэдүүлээ ингээд өндөрлөө. Тэгээд хэдүүлээ хамтдаа сайхан дурсамж бүтээд сайхан аялцгаая. Тийм учраас аливаа имийг ихнээс нь цаг хугацаанд нь цэгцтэй явбал биднэрт бас амар байдаг шүү гэж та бүхэндээ хэлье. За оройг сайхан өнгөрүүлээрэй. Түр баяртай. За баярлалаа баяртай. За Баярлалаа. баярлалаа.